Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Сайхан урж гин үү их үү? Хамтдаа төр залбираад эхэлцгээе. Хамтдаа залбирая. Харин бурхан тандаа баярлалаа. Эзэн таны өмнө гэмтэн байсан биднийг эзэн таврынхон тэр агуу нэгүслээр аварчгон бурхан таны хүүхэд болох агуу нэгүслийг өгсөндө талархаж байна. Өнөөдөр ч манай залуучууд маань эзэн таны үгийн өмнө хамтдаа цуглаад байна. Бид өхөн хамтдаа цуглан эзэн таны нэгүслийг санаж тэр нэгүсэлд тань хариулан амьдрах хүчийг эзэн та бидэнд үргэлж дүүргэж өгөхийг хүсэж байна. Энэ ертөнцийн төгсгөлийн үед амьдарж байгаа бид бүхэнд эзэн таны дотор хэрхэн амьдрах нь мэрэгэн ухаан бэ гэдгийг та үргэлж үгээрээ зааж сургаж өгнө. Өнөөдөр ч үг болон хөрлөөр дамжуулан хүчийг авсан тийм цаг болоход та тусалж өгнө. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр гун залбирлаа. Аамен. Хамтдаа Лук номын 17 дугаар бүлгийг харъя да. Лук 17-гийн 11-ээс 19 хүртэл эхлээд хамтдаа нэг уншаад өргөхдөө. Хамтдаа уншия. Иерусалим хүрэх замд нь ийм хэрэг болов. Есүс Самар Галил нутгийн заагаар явж байжээ. Түүнийг нэгэн гацаанд хурч ирэх үед зайдуу зогсож байсан уйман өвчтөе 10 хүн түүнтэй уулзлаа. Тэд дууга өндөрсгөн Есүс эзэнтэн биднийг өршөөгөөч. Есүс тэднийг харуутаа яв өөрсдийгөө тахилч нарт үзүүл гэжээ. Тэд явах зураа цэвэрсэн байлаа. Тэдний нэг нь өөрийн эдгэрснийг үзээд буцан ирж чанга дуугаар бурхныг алдаршуулан Есүсийн хөлдөн нүрээрээ унж түүнд талархал өргөв. Тэр Самар хүн байжээ. Есүс 10 хүн эдгээгдсэн биш үү? Харин бусад 9 нь хаана байна? Энэ харь хүнээс өөр хинч бурханд алдрыг нь өргөхөөр буцаж ирсэнгүй юу гэд тэр түүнд бос замаараа яв. Итгэлчин чамайг эдгэлээ гэв. 10 хүний нэг нь эргээд 9 нь эргэж ирээгүй. Үйл явдлыг уншиж үзсэн үү? Зарим нь анх удаа уншиж үзэж байгаа тийм агуулгач байж магадгүй. 10 хүн байсан боловч тэрний 9 нь еврей хүн байсан гэж гарсан байна. Тийм байгаач. Эргэж ирсэн нь ямар хүн байсан бэ? Самар хүн байсан баг. Библийн энэ үед самарчууд ямар хүмүүс байсан бэлээ? Тухайн үед юудэчүүд дунд хавчигдан гадуурхагддаг байсан тийм үндэстэн байсан баг. Энэ дүр төрх нь хэнийг харуулж өгч байгаа юм болоо? Мэдээж энэ үйл явдал нь бодитоор сүнслэг сургамж нь авралыг авсан хүмүүсийг ч харуулж өгч байгаа ах. Нэгдүгээрт нь эхлээд энэ үгийг сайн бодож үзээд эмхэлж өгөхгүй бол бас болохгүй байх. 9 хүн аруула эдгэрсэн байх нь тийм үү? Энэ 10 эдгэрсэн хүн нь аруула махбодийн өвчнөөсөө салсан зөвхөн тэр дүр төрхийг харуулж өгч байгаа ах. Харин эргэж ирсэн ганц хүн яасан юм бол гим нүглээ уучлуулсан хүн бас. Яг гоо тийм учраас 18-ийн 19-ийн төгсгөл дээр 19 дээр Иесус тэр түнд бос замаараа яв. Итгэлчин чамайг эдгэлээ. Эндээс тэрээр Иесусээр дамжуулан эдгэлийг олж авсан гэдгийг мэдэж болно. Үлдсэн 9 хүн нь хожим нь энэ нэгүслийг санангаа эргэж ирээд жинхэнэ итгэлийг олж авсан үгүйг сайн мэдэхгүй юм. Библиэр гараагүй учраас тийм үү? За эхлээд агуулга нь энэ үндсэн агуулга нь ийм утгатай үгэ гэдгийг нэгдүгээрт нь санаасаа гэж хүсэж байна. За өнөөдөр хамтдаа энэ үгнээс жоохон тунгаан бодож үзье. Есүс асуусан байгаа ч тийм 10 хүн эдгэлэгсэн биш үү? Харин бусад 9 нь хаана байна? Ямар хүн бурханд алдрыг өргөж, ямар хүн бурханд өөрийгөө зориулан амьдрч чаддаг бол
юу гэж бодож байна та бүхэн? Авралыг авсан бүхэн Бурханд алдрыг өргөн Бурханы тэр нэгүсэлд нь хариулан амьдардаг дөө. Уг нь тэгэх ёстой тийм ээ. Гэтэ итгэлийн амьдралаар амьдрах тусам энэ ертөнцийн дээр олон авралыг авсан байгаа боловч ямар хүн эзэнд алдрыг өргөж ямар хүн тэр нэгүсэлд нь хариулан амьдардаг юм болоо. Харуул нь авралыг авсан хүмүүс биш. Авралын тэр нэгүслийг нь үргэлж санан талархдаг тэр хүн эзэнд алдрыг өргөж өшөө илүү золиослон өшөө илүү эзний төлөө амьдардаг баг. Итгэлийн амьдралыг нэг үгээр хэлбэл өмнө хэлжсэн баг. Тэр хайрын ямар өндөр, ямар өргөн, ямар урт, ямар гүн болохыг намайг хайрсан тэр хайр нь ямар агуу гэдгийг баагаар таньж мэдэх амьдралыг би хувьдаа итгэлийн амьдрал гэж боддог. Мэдээж олон тодорхойлолтуудыг хэлж болох бах тийм ээ. Үнэхээр эзнээс авсан тэр нэгүслээ дурсан санж тэр нэгүсэлд нь талархаж амьдардаг тэр хүн яадаг юм бол эзний төлөө энэ эргэж ирсэн үнтэй адилхан амьдардгаа гэж бодож байна. Бодторч тийм байдаг. Хуучин гэрээний дэд хууль номыг уншаад үзвэл хамгийн их гарч байгаа үг нь юу бол? Бурхан Мойсегаар дамжуулан Израилийн ард түмэнд захиж хэлсэн тэр үг нь юу байсан бол? Үргэлж санах тун байсан биз дээ. Юг санах ёстой юм бол? Египтээс тэднийг чөлөөлсөн эзнийг санах тун. Энэ 40 жилийн турш тэднийг удирдсан эзний нэгүслийг санах тун. Та нарт өдөр бүр тэнгэрээс маннаг өгчөөснийг Амалекчүүднээс тэднийг аварсныг тасралтгүй юм бол тэдэнтэй үргэлж хамтдаа байсан тэр эзний нэгүслийг санах тун гэдэг нь юу юм бол? Дэд хууль номын гол агуулга үстэй. Гэхдээ Израилийн ард түмэн яагаад тэр цөлийн 40 жилийн амьдралын дунд тэр олон хүмүүс цөлд унсан бол? Шалтгаан нь юу вэ? Ихэнх унсан тэр унж сүрсэн шалтгаан нь юу байсан бол? Гимнүгэл хийсэндээ болов? Үнэндээ хамгийн их олон хүн унсан тэр шалтгаан нь Бурханд гомдлож байсан учраас тэр баг. Яагаад гомдлсон бол? Бидний дотор яагаад гомдол гэдэг зүйл төрдөг бол? Бид нэр аав ээжтэй ч гомддог биз? Ах эгчтэй гомдно. За бүр цаашлаад Бурханд хүртэл гомдолдог. Эргэн тойрныхоо хүмүүст ч гомдчих гээд байдаг тийм үү? Тэ. Гомдох нь амархан л да. Тэдний гомдолж байсан тэр шалтгаан нь юу байсан юм болоо? Нарийн ажиглаад харуул юу юм бол? Үргэлжид Бурханаас хол байсан тийм хүмүүс гэдгийг мэдээж бол. За. Бид өхөн итгэлийн амьдралаар эцсээ үртэл амьдарч. Эцсээ үртэл эзний юм нь алдагдaltaгүй итгэлээ сайхан Бурханд алдрыг өргөн амьдрахын тулд бид өхөнд хамгийн чухал хэрэгтэй зүйл нь юу юм болоо? Би хувьдаа надад өгсөн тэр нэгүслийг санах. Үнийг үргэлж санах тэр амьдралаа гэж бодож байна. Тэр нь тэр хайрын ямар их өндөр гэдгийг, ямар гүн гэдгийг, ямар урт, ямар агуу гэдгийг хаана мэдэх вэ? Бүх ариун хүмүүсийн хамт гээд энэ нөхөрлөл дотор, чуулган дотор ахан дүүсийн энэ дунд итгэлийн амьдралаар амьдрах үед яадаг юм болоо? Бид өхөн үүнийг таньж мэддэг үстэй. Библиэр гарч байгаа олон хүмүүсийг хараарай. Элч Паулийн өөрийнхөө бүхий л амьдралыг эзэнд бүрэн зориулж чадсан тэр шалтгаан юу байсан бол? Хариулт нь маш энгийн биз дээ. Өөрийгөө эзний өмнө ундаан өргөл мэт би асгасан гэж хэлсэн биз. Хизээ үлээ энэ талаар үг орсон санагдаад ах юм. Би орсон бах те. Юун дээр үлээ? За юу та цайхан 1-р Тимоти 4-р бүлгээс хамтдаа сурсан санагдаж байна тийм үү? Паулч тэр өөрийгөө бүрэн эзний төлөө юм бол зориулаад эцэст нь тэр мөнхийн алдрын дитмийг хүлээж байгаа гэж хэлсэн. За тэр шалтгаан юу байсан юм болов? Хамтдаа хэдэн ишлэлийг олж харъя да. 17-оо төр авчаад за авчихгүйсэн ч болох байлгүй дээ тийм ээ. 1-р Коринт 15-ыг харъя да. 1-р Коринтын 15. Нэгдүгээр Коринт 15-ын
9-서 10дугаар ишлэлийг хамтдаа уншиж үзье. Учир нь би элчин нараас хамгийн өчүүхэн нь бөгөөд Бурхны чуулганыг хавчиж байсан тул элч гэж нэрлэгдэх зохисгүй хүн юм. Харин Бурхны нэгүслэр би одоогийн бий болсон. Түүний надад үзүүлсэн нэгүсэл хоосон байгаагүй. Харин чи би тэд бүгдээс илүү зүдэж зүтгэсэн юм. Гэхдээ би биш, харин надтай хамт байдаг Бурхны нэгүсэл билээ. Паулын өөрийгөө тэгж хөргөж зориулж чадсан тэр шалтгаан нь юу юм бол? Тэр үчин хаанаас гарсан бол? Өөрийнхөө хэн байсан бэ гэдгийг, эзэн түүнийг ямар их нэгүслэр аварсан бэ гэдгийг тэрээр үргэлж санаж байсан биз дээ. 1-р Коринт 15 дээрээс харуулна, өөрийгөө элчнэрээс хамгийн өчүүхэн гэж хэлсэн. Хожим нь юу гэлээ? Ариун хүмүүсээс хамгийн өчүүхэн гэж хэлсэн биз? Харин өгөхийнхээ өмнө Паулийн бичсэн 2 ном байсан. Шоронд байсан. Олон ном бий л дээ. Тэр дотор 1-р Тимот, 2-р Тимот. За, 1-р Тимотийн 1-р бүлэг дээр Паул өөрийгөө өгч хэлсэн бол намайг хүчрхэгж, намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл тавьсан тэр бурхан би талархаж байна. Тэгж хэлэнгээ Паул өөрийнхөө ямар хүн байсан бэ гэдгийг хэлсэн биз дээ. Юу гэж хэлдэг вүлээ? Би өөрд нь хүчрхийлэгч, өөр доромжлогч, мөн хавчигч байсан. Гэсэн чи би яасан юм бол өршөөлийг ав. Учир нь би үл итгэл дотор мэдлгүйгээр үйлцсэн юм а гэж хэлсэн. Мэдээж өнгөрсөн үед тэрээр өөрийгөө ямар байсан бэ гэдгийг санаж байсан. Мэдлгүйгээр тэр үйлдэж байсан нь түүний өнгөрсөн үед байсан алдаа байсан мэт. Гэхдээ тэр өнгөрсөн дарамсаар над чиг тийм амтан юугаа хийдин тэгж гутарсан болов. Түүнийгээ тэрээр нэгүсэл хэмээн хэлжсэн мэт. За тэгж хэлэнгээ 1-р Тимот 11-ийн 13-аас эхлээд хамтдаа нэг олж хараа уншийдаа. 1-р Тимот 1-ийн 13-аас 13-аас эхлээд 13-аас 15 хүртэл уншийдаа. За 13-аас 15 хүртэл хамтдаа уншийе. Би урд нь доромжлогч, хавчигч, хүчрхийлэгч байсан ч өршөөлийг ав. Учир нь би үл итгэлдэр мэдэхгүйгээр үйлдсэн юм. Эзний маань нэгүсэл Христ Есүс дэх хайр ба итгэлийн хамт бялхаж байв. Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцид ирсэн гэдэг нь итгэмжит бөгөөд бүрэн зөвшөөрөхөд зохистой үг мөн. Тэдний эхнийх нь би байна. Харин хожим Паул өөрийгөө юу гэсэн бол одоо бүр өөрийгөө дорд болгон. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь. Энэ ертөнцийн бүх хүмүүсийг нүгэлтэн гэж хэлээд тэр нүгэлтнүүдийн хамгийн эхнийх нь хин юм бол би байна. Тийм биз? Энэ дотроос юу мэдэж болохоор юм? Тэрээр эзний төлөө, сайн мэдээний төлөө өөрийгөө бүрэн зориулж чадсан тэр шалтгаан нь өөрийгөө эзний өмнө ямар их нүгэлтэн байсан бэ гэдгийг баттай санаж байсан учраас тэр баг. Надад хандсан тэр бүх өгөөмөр хишгийнхэн төлөө би эзэнд юуг буцаах вэ? Үнэхээр авралыг авсан хүний дотор тэр эзний нэгүсэл талархсан сэтгэл, тэр нэгүслийг нь үргэлж санаж байгаа тэр хүн яах вэ? Эзний төлөө, сайн мэдээний төлөө энэ ертөнцийгч бүх зүйлийг хаян амьдарч чаддаг баг. За. Имжлэгдсэн нь 9 нь еврей хүн байсан боловч гадуурх гэж байсан тэр энэ самар хүн яасан юм бол эзэн талархлыг өргөсөн биз дээ. Христэд итгэгч хүмүүсийн энэ ертөнц дотор ч гэсэндээ ялгаагүй юм шиг байна. Мэдээж бүгд адилхан гэсэн үг биш. Ямар хүн эзэнд алдрыг өргөдөг бол уг нь эзнээс өшөөлөв авсан гэдгээр энэ ертөнц дээр ч олон чадвартай, олон эзэнд өгч чадах олон авьяас бэлгийг авсан тийм хүмүүс олон бий. Тэгээ бодитоор мэдээж түүнийг эзэн зориулээд явдаг хүмүүс ч гэсэндээ олон бий. Гэвч эсрэгээрээ эзний төлөө, сайн мэдээний төлөө өөрийгөө бүрэн зориулдаг тийм хүмүүс нь ямар хүмүүсний болоо гэд нарыг ажиглаад харуул юу юм бол амьдралдаа олон асуудалтай, хүнд хэцүү байдал донд амьдэрсэн, олон зовлонгод туулж гарсан тийм хүмүүс яадаг юм бол эсрэгээрээ эзний нэгүслийг бүр илүү том бодон бүр илүү их алдрыг өргөдөг баг.
Лук номдэр гарч байгаа хоёр хүнийг тань үст. Хоёр хүнийг тань үст нь уучлаарай. Хоёр хүний яриаг Есүс хэлж өгдөг үстэй тийм ээ. Нэгэн хүн дөртөө хоёр хүн байжээ. Нэг нь 500 динар, нэг нь 50 динарын өртөө байж. За. Тэгнгээ асуудаг үз. Хоёулаа төлөх чадваргүй тул хоёулангийн өрнөөс нь салгажээ. Хэн нэх талархах бол? Аль нь бол? Мэдээж хэрэг 500 динарын өртөө байсан нь үстэй. Тийм биз? Бидний дотор ч гэсэндээ эзний өмнө өөрсдийгөө тэр 500 динарын өртөө хүнтэй адилхан бодонгоо эзэнд хүргэлж талархдаг тийм хүн чи би. Эсвэргээрээ энэ зэргийн байхад болно гэсэн тийм зүрх сэтгэлээр юу юм бол тэгж ингэсгээд амьдрч байгаа хүмүүс ч магадгүй бидний дунд байж болно. За эцтэй юу юм болоо? Эзний нэгүслийг өшөөлөө мэдэрсэн хүн, эзний хайрыг өшөөлөө бодож амьдрч байгаа тэр хүн яадаг юм бол эзэнд илүү тэр их нэгүслийг өргөдгөө гэж хэлж бол. Тийм биз? Есүс асуусан биз? 10 хүн идэглэгсэн биш үү? Харин бус 9 нь хаа байна? Энэ харь хүнээс өөр хэн ч бурханд алдрыг өргөхөөр буцаж ирсэнгүй юу гэлээ гэж хэлсэн баг. Эцэстээ нэгүслийг авсан болон алдрыг өргөх нь хоорондоо юу юм бол холбоотой байгаа эцэстээ. Тийм биз? Бид хүн эзнээс хэр зэрэг нэгүсэл авсан бол Библийг унших та бүхэн түүнийг анзаарч уншдаг. За хамтдаа 1-р Петр номноос олж харъя да. Энэ 1-р Петр ном дээрээс харуулна эзний бидэнд өгсөн нэгүслийг 3 нэгүслийг энэ дээр тодорхой хэлээд өгсөн байгаа байхгүй юу? За 1-р Петр 1-ийн 2-р ишлэлийг харъя. За 1-р Петр 1-ийн 2-р ишлэл хамтдаа уншийе. Та нар Бурхан эцгийн урьдаас харсны дагуу сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулууртай байх болон түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нэгүсэл ба амар тайван нь та нарт улам ариун болох болтугай. За энэ ямар нэгүсэл юм бол бидний аль хэдийн авсан нэгүсэл үст. Авралын нэгүсэл үст. Авралын нэгүслийг бүгдээрээ авцгаасан. Сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулууртай байх болон түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Эзний тэр ариун цусаар бид бүхэн цацагдсан хүмүүс үст. Хаалганы хоёр татвчлан тотхон дээр нь цусыг түргсэн шиг Есүсийн цусаар эзэн яасан юм бол бидэнд тэр цусаараа бидэнд цацаж өгсөн биз. Тэр нэгүслэр бид бүхэн авралыг авсан хүмүүс. Энэ газар дээр зөвхөн аварч өгöd бид бүхнийг хаяаггүй. Одоо үргэлжлүүлээд 5-аас эхлээд харъя да. 5-аас 1-р Петр 5-ийн 1-ийн 5-аас 7-р ишлэл хүртэл хамтдаа уншия. Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээр Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ. Хэдийгээр та нар идүүгээ төр зур шаардлагатай бол элдвийн сорилтод зовсон ч үүндээ үлэмж баярладаг. Ингэснээр эдгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэл дээр магтаал алдар хүндэтгэлд хүрэх юм аа. Эзэн бид бүхнийг зөвхөн аварч өгөөд энэ газар дээр хайчихсан биш үү? Одоо ч тэр эзэн яаж байгаа юм бол итгэл дотроо итгэлээ эцсээ хүртэл сахиж чадхаар яах вэ? Эзэн хамгаалж өгж байгаа үст. Тэр дунд итгэлийн сорилт гэдэг зүйлийг эзэн яад юм бол бид бүхэнд зөвшөөрдөг. Гэхдээ яах вэ? Тэр дунд эзэн бид бүхэнтэй үргэлж хамттай байж энэ ертөнцид хамгаалan эцэст нь юу юм бол үүгээр дамжуулан бүр илүү том алдар суу. Эзний өмнө зогсох үед өгөх тэр мөнхийн алдар сууг өгөхийн тулд яах юм бол бид бүхнийг одоо ч тэр дасгалжуулан одоо ч тэр элдвийн сорилтыг бидэнд зөвшөөрдөг гэж хэлсэн биз дээ. Үүгээр дамжуулан бид нэр зовсон ч үүндээ үлэмж яадаг гинэ баярлдаг. Яагаад вэ? Яагаад баярлдаг юм бол итгэгч хүмүүс? Эцэстээ үүнийг ялан гаргах үед ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж Есүс Христийн илчлэл дээр магтаал алдар хүндэтгэлд
хүрх юм аа. Эзэн бид хүнд энэ газар дээр зарим үед зовлон өгч өгдөг. Тэр зовлонгоор дамжуулан биднийг өшөө илүү өсгөж, өшөө илүү цэвэр болгон эзэн одоо ч тэр юу юм бол энэ нэгүслээ өгсөөр байгаа эцэд. Ганцхан үүгээр дуусч байгаа болоо. За, нэгдүгээр бид тэр 1:13-ыг харъя та. Ирээдүйд ямар нэг үсэл бидэнд өгөгдсөн бол хамтдаа уншия. 1:13. Тиймээс та нар оюун санаагаа үйлдэлд бэлтгэж, эрүүл ухаантай байж Иесус Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нэг үсэлд найдвараа бүрэн тавь. Одоо ямар найдварыг бас эзэн үлдээсэн юм бол эзэн дахин ирэх тэр үед өгөх тэр найдвар юу юм болоо бидэнд байгаа гэж хэлсэн байгаа эцэд. 2000 жилийн өмнө эзний анхны ирэлт нь амлсан ёсороо биелсэн шиг эзний дахин ирэх амлалт нь ч юу юм бол гарцаагүй биелнэ. Жаахан хугацаа үлдсэн. Үнэхээр эргэн тойрноо харуулна. Эзний дахин ирэх энэ цаг нь ямар их ойрцсон бэ гэдгийг бид хүн мэдэж болохоор байгаа эцэд. Тийм ээ. Тийм учраас эзнийг дахин ирэх үед өгөгдөх тэр нэгүслийг бид хүн үргэлж санангаа яах вэ? Энэ нэгүсэлд бүрэн найдвараа тавин амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. За. Библи дээрээс ийм хүмүүсийг бид нэр ямар олныг харж болох вэ? Тийм ээ. Иохан номын 12 дугаар бүлэг дээр гардаг эмэгтэйг санаж байна уу? Хэн блэ? Мария үст. Марияч тэр эзний төлөө өөрийнхөө бэлдсэн байсан, өөрийнхөө хурманд бэлдсэн байсан тэр үнэтэй тосыг яасан бэлээ тэрээр эзэнд өргөсөн тэр дүрх гарч байгаа. Матай номын 26 дугаар бүлэг дээр юу гэнэ? Сайн мэдээ тунхаглагдсан газар бүрт яах вүлээ? Түүнийг дурсан санах болно гэж хэлсэн. Тийм ээ. Мариагийн тэгж өргөж чадсан шалтгаан нь юу байсан бол? Хариулт нь Лук ном дээр гарч байгаа үст. Мария болон Мартагийн гэрт хүмүүс зочлох үед яадаг вүлээ? Марта үйлчлэнгээ асар их түүртэнгээ Есүс тэлдэг үз. Энд би өстө халуун гал дээр шатаж өгч яхад наад нэг Мариагаа ийшээ үрж ирээд хоол игээд оролцоод орхиж ууралж байгаа дүрх гарч байгаа үз. Есүс юу гэдэг вэ? Эгчтэй очооч чигээ загнаа төвгөө явуулсан. Тэр сайныг нь сонгосон гэж хэлсэн. Мэдээж үйлчлэлч чухал тийм үү? Тэ бөөрилүү чухал зүйл нь юу юм бол? Үйлчлэхийн тулд үгээр дамжуулан өшөөлөө хүчийг авах ёстой гэдгийг харуулж өгж байгаа үст. Мария тэгж өөрийнхөө тэр үнэтэй 300 динарын үнэтэй тэр үнэтэй тосыг эзэнд зориулж чадсан тэр шалтгаан нь юу байсан юм бол? Нэг үргэлжлүүл нь Марияг Мария болгосон зүйл нь юу байсан? Үгийг анхааралтай сонссон тэр дүрх байсан биз дээ. Ямар хүмүүс үгнээс холдож гомдолдог бол. Хариулт нь маш шингээ. Үгээ сайн сонсохгүй үгэнд зүрх сэтгэлээ зориулж чадахгүй байгаа. Үгээр дамжуулан хүчийг авахаас нааш бид бүхний дотор эзний хүслийг ялгаж чадах тийм хүч гэдэг зүйл нь шүү дээ. Хизээч бий болохгүй ойлгож байна уу? Тийм учраас итгэлээр баг байх тусам яах ёстой юм бол өдөр бүр өөртөө тэмцэх ёстой баг. Миний хувьд аврагдаад Солонгос амьдарч байх үедээ зүгээр урсгалаараа амьдарч байсан юм шиг. Халуун сэтгэлээс өөр юм байгаагүй юм шиг. Монголд орж ирээд чуулган дотор ажиллаж эхлэх үед юу юм бол бодитоор тэр дайны талбар дээр гараад ирсэн. Дай гэж хэлэх жоохон хаашаа. Итгэлийн дайн биз тийм ээ. Олон тэмцэлдүүнд орж ирсэн. Тэр үед өөрийнхөө сул дараа гэдгийг асар их мэдэх бас. Тэр үед надад хамгийн хэрэгтэй зүйл юу байсан бол? Өдөр болгон үгнээс зурх. Тэгэхгүй бол яг л дэг мэдхнээ ганхаж, дэг мэдхнээ өөр зүйл бодогдох. Дэг мэдхнээ сорилтонд орж. Ийм өөрийгөө үргэлж харж ирсэн. Тийм учраас итгэгч үгнээс би жаахан л холдвол, жаахан л буруу зүйл бодвол яах юм бол? Дэг мэдхнээ яах вэ? Энэ зүрх сэтгэл маань булаагдах юм байна. Түмэ. Сэрий шүү. За. Нүг сайн сонсохгүй өөр юм ярина шүү дээ. Авралыг авсан хүн эзний нэг үсэлд хариулан амьдрахын тулд биш дээ. Үргэлжид үхтэй ойр байх энэ амьдралаас холдож болохгүй байх. Тэр Давидын 3 цэрэг санаж байгаа биз? Бэтлехемийн дээр гэдэг тэр худгийн уснаас хэр нэгэн авчирч цангааг нь тайлдагч болоосоо. Тэр үед хэн явсан бол? Давидтай хамгийн ойр байсан
3 тэр хүчээр явсан гэж Библиэлд гарч байгаа юм. Эзэнтэй ойр байгаа хүн эзний хүслийг мэдэж тэр хүслийнхэн дагуу эзнийг баярлуулан эзэнд алдрыг өргөхийн тулд амьдрч чаддаг байх. За. Эзнийг эцсийн хүртэл ямар хүн дагаж эзэнд алдрыг өргөж чадах бол эзнийг үнэхээр намайг аварч өгсөн тэр авралын эзэн гэдгээр зүрх сэтгэлдээ эдэглэр үнэхээр итгэж талархж байгаа тэр хүн. Та бүхэн Иесус Христийг үнэхээр миний эзэн гэж боддог. Өөрөөсөө асуугаад үзээрэй. За. Лук номыг харъя та. Энэ Лук номын 5 дугаар бүлгийг харъя. Лук 5-ын 4-оос 4 дээрээс харуулна. Тэрээр айлдж дуусаад Симонд усны гүн рүү ноч загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон эзэнтэн бид шөнжөнгөө зүдэж зүтгээд юу ч барайгүй. Гэхдээ хэлснээрт нь тороо доошлуулъя гэв. Ийм үйлдэл маш олон загас орсноор торон дүүрч эхлэв. За. Тэд нөгөө завин дээр нөхдөд ирж туслахыг дохиход тэд ирж 2 завийг дүүргэсэнд живг шахав. Үүнийг үзсэн Симон хамтдаа уншida. Петр Иесусийн хүлд унаад эзэн намайг орхиоч би нүгэлтхэн гэлээ. За. Тэгж хэлээд яасан бол 11-ийг хамтдаа уншida. Тэгээд тэд завэ эрэгт татан гаргаад бүхнээ орхин түүнийг даглаа. Петрийн эзнийг бүх зүйлээ орхин дагаж ядсан тэр шалтгаан юу байсан бол? 4 дээр Петр эзнийг эзэнтэй гэж дуудсан баг. Эзэнтэй гэдэг нь юу юм бол? Багшаа, эрхэмээ. Мундаг хүнээр дуудсан биз? Бодсон биз? Харин усны гүнд тороо хаяа гэсэн тэр үгийн дагуу үйлдсэний дараа эзний тэр бурхан дөрхийг нь олж харсан биз? Түүний дараа тэрээр яасан юм бол? Эзэн намайг орхиоч. Петрч тэр Петрийн ах дүү нэрч тэр өдийг хүртэл эзний төлөө энэ сайн мэдээний төлөө амьдэрсэн хүмүүсийн нийтлэг зүйл нь юу байсан бол? Тэд эзнийг эзэн хэмээн үнэхээр хүлээн зөвшөөрсөн баг. Бид өхөн эзнийг хэн гэж бодож байгаа бол? Үнэхээр миний сүнсний эзэн. Миний бүх ах ам амьдрал, бүх гэм нүглийг мань мөнхөд уучилж өгсөн. Миний аврагч өгөөд миний эзэн. Бид өхөн тэр зэрэг эзнийг тэгж бодож байгаа болоо гэсэн үг. Израилийн ард түмний сүрсэн шалтгаан нь юу бол? Юу юм бол? Дүглийг хийсэн учраас уу? Дүгэл нь биш те. Нүгэл. Нүглийг нь сахилгажуулахад болно ойлгож байна уу? Израилийн ард түмний сүрсэн шалтгаан юу юм бол? Малах ном дээр бурхан хариултыг хэлж өгсөн биз. Малах номын 1 дугаар бүлгийг харъя. Малах 1-ийн 6-аас 8
6-аас эхлээд за 6-аас эхлээд 8 дугаар ишлэл хүртэл хамтдаа уншъя. Миний нэрийг үл хөндлөгч тахилч нараа хүүн эцгээ зарцсан эзнээ хүндтгэдэг. Би эцэг юм бол намайг дээдэлж байгаа чинь аль вэ? Би эзэн юм бол намайг хүндэтгэж байгаа чинь хаана вэ гэж төг төмдийн эзэн та нарт айлдаж байна. Гэвч та нар бид таны нэрийг яаж үл хүндэлсэн юм бэ гэж асуудаг. Та нар бузардсан талхыг миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар бид таныг яаж бузарлсан юм бэ гэдэг. Үүгээрээ та нар эзний ширээ гэдэг чинь жигшил юм гэж хэлж байна. Та нар сохрыг дагил болгон өргөж байгаа нь муу биш гэж юу? Та нар доголон ба өвчтөг өргөж байгаа нь муу гэж юу? Үүнийг захирагч та аваачж өг. Тэр та нарт та хандах уу? Эсвэл тэр та нарыг элэгсэхээр хүлэн авах уу гэж төг төмдийн эзэн айлдаж байна. За, үнэхээр амар үг байгаа юм. Израилийн ард түмний тэр сүрсэн шалтгаан юу байсан бол? Үнэндээ олон зүйл биш байсан. Юу байсан юм бол? Тэд нэр бурханд өвчтөө сохор доголон гөргөнгөө эзнийг дуудсан тэр дүрдөрх нь эзнийг үл тоож байгаа тийм үйлдэл байсан. Ойлгож байна уу? Бид өхөнч тэр эзэнд ямар зүрх сэтгэлээр үйлчлэх ёстой бол? Миний химжүүр, миний бодол, миний химжүүр гэдэг тэр химжүүрээр үйлчилж байгаа бол энэ юу бол нэг талаасаа эзнийг доромжилж байгаагаа тэр үйлдэлтээс ялгаа байгаа болов. Энэ эзнийг үл тоож байгаа тийм үйлдэлтэй ч адилхан. Израилийн ард түмэн үүнийг буруу гэж бодоагүй ч тийм. Энэ зэрэг юм бол болно. Үлдснийг нь, илүү гарсныг нь, сохрыг нь, доголонг нь. Бид өхөнч тэр эзний надад хандсан тэр нэгүсэл нь ямар их вэ гэдгийг, эзний надад одоо ч өгч байгаа тэр нэгүслүүд нь ямар их вэ гэдгийг, мөн ирээдүйд эзний дахин ирэх үед надад өгөх тэр нэгүсэл нь ямар их вэ гэдгийг бид хүн үнэхээр бодож тэр нэгүслийг нь санаж байгаа бол бид хүн арай өөрөөр эзний ажилд эзэнд хандах болов гэж бодож байна. Үнэхээр эзэн бид бүхний бүх нэгүслийг бүх гэм нүглийг мань уучлж өгөн эзний төлөө амьдарч чадах энэ бүх хүчийг эзэн биднүүдэнд өгсөн үнэхээр үнэн бол. Үнэн бол гэж үнэн биз дээ. Тийм ээ? Тийм бол яах вэ? Бид хүн үргэлжид тэр эзний нэгүслийг санангаа эзэнд тэр нэгүслэлт нь хариулсан тийм амьдралаараа амьдраасаа гэж хүсэж байна. Лук номын 17-ыг дахиад харъя да. Лук 17-гийн 17 хамтдаа уншийда. Есүс 10 хүн эдгэлгсэн биш үү? Харин бусад 9 нь хаана вэ? Эзэн одооч тэр бид бүхнээс энийг асууж болно тийм үү? 10 хүн эдгэлгсэн биш үү? Харин бусад 9 нь хаана вэ гэж байгаа юм шиг. Тийм ээ? Би чиний бүх гэм нүглийг уучлж өгсөн биш үү? Одооч тэр би чамд нэгүслээрээ би чамайг одооч тэр нэгүслээрээ хамгаалж эзний дахин илчилгэд тэр үж өгөх ямар их нэгүсэл байгаа вэ? Тэр нэгүслийг чи мартаад амьдарч байна уу? Үндэ ингэж асуусан болно ээ. Эзний нэгүслийг өшөө илүү санангаа тэр нэгүслийг нь тунгаан бодож тийхүү амьдардаг бид хүн болоосаа гэж хүсэж байна. Үгийн хүртэл ороод дуусгая. Хамтдаа залбирая. Хайрын бурхан аав тандаа баярлалаа. Энэ ертөнцийн тэрх гэмнүглийн дундаас бид бүхнийг аварч өгөн мөн одооч тэр эзэн та нэгүслээрээ бид бүхнийг хамгаалan зарим үед итгэлийн элдвийн сорилтыг эзэн та бид бүхэнд зөвшөөрдөг үлээ. Тэдгээр нь эцэстээ эзэн таны юм зогсох үед мөнхийн суу алдрыг өгөхийн тулд гэдгийг ч бид бүхэн мэдэж байгаа билээ.
Тэр дунд ч эзэн та одооч тэр нэгүслээрээ сахин хамгаалж бад бүхэнд дааж чадахч тэр сорилтыг зөвшөөрөн одооч тэр итгэл маань цөхрөхгүй тулд бад бүхний төлөө залбиран бидний төлөө яолон байж зуучлан гуйж байгаа билээ. Эцэст нь эзэн таны өмнө зогсох тэр өдөр алдарва Магдалины тэр мөнхийн дэдмийг эзэн та бидэнд өгнө гэж амласан билээ. Энэ бүх амлалтууд байгаа тул бид хүн үнэхээр үргэлжид эзэн таны тэр нэгүслийг гүнзгий тунгаан бодож тэр нэгүсэлд нь хариулан амьдрч чадах мэрэгэн ухааныг бид бүхэнд эзэн та өшөөлөв дүүргэж өгөхийг хүсэж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Аамен.